bitch, I'ma feel like a Joe Dante. Миний амьдрал banger life so Kante. STREM for life. Миний охин чимээ бүсэл накай. Амьдралаа бич чи. Яминцэн байцгаанууд гэхээр би Улаанбаатар хотод нэг айлд байна. Тэгээд энэ сандлыг мэддэг хүмүүс байгаа бах, мэдхгүй хүмүүс ч байгаа бах. Тэгэхээр би яг хинийд байгаа вэ гэхээр ер нь ихэнхийнх нь мэддгээр бол болзооны сургууль, веб драмын, гаригагийн дүр тоглосон бид бүхний сайн мэдэх ютубер, стример, дуучин, бүжигчин мэдгүй бүр амар олон цолгон шинтэй. Юу ах яг Өржин гэж амар гэртэн ирчээд бас амар өржин гэдэг. Наа ч ямар гоё бэлгшээлтэй өдөр вэ ч одоо сайн байна уу? Чи ингээ микэ барих юм уу? Би ингээ өөрөө барих. Голлоо ингээ барих чаа. Сайн байцгаана уу? Чи юу байна? Хонжилаагийн үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Өглөө өдрөөр минь та бүхэнд живүү мэдчилж байна. Тийм ээ яг одоо манад ирсэн байна. Тэгээ манад. За ямар ч сан миний би ч бол одоо бос түүхтэдтэй адилхан нэг багасаа YouTube үзчих өссөн. Одоо PewDiePie-г мэдхөө. PewDiePie-г амар үздэг байсан. Би 10 жилтэй. PewDiePie-г үздэг. Тэгээд нэг бичлэгүүдийн дээр авах гэж YouTube эхлүүлж байсан. Тэр чинь баг 2013 онд өнөд анх компьютертэй болоод манай эмээ компьютер авч яваад. Тэгээд тэр компьютер дээр нэг YouTube бичлэг хийдэг байсан юм аа. Тухайд бол Minecraft бичлэг хийдэг байсан. Minecraft гараад бол нэг удаагүй. Minecraft-ийн бичлэг хийдэг байжгаад тэгээд би чинь ингээд нэг тоглолтог хүүхдүүд дээр ингээд нэг бүлэг байгуулаад G арим гэдэг. Гейминг арим гэдэг. Амар нь шүү дээ. Тоглоомны арим үүсгэж. Тэмүүтэ тэр нь хамгийн гол нь зин бол мэдв. Зин бол байдаг гэсэн. Зин бол байдаг байсан. Би байдаг байсан. Тэгээ манай Рио хаяа шиг байдаг байсан. Тэгээ өөр чин Nex гэд бас одоо мэрэгжлийн тоглоход Valorant-ийн мэрэгжлийн тоглогч нэг залуу. Тэгээ бид эхэлчихсэн. Тэгээ тэгж жаад аваа гайгүй явжсэн зөө. Тухайд бол нэг 30,000 subscribers бүр цуглуулж яасан шүү. Тухайн үед ихнаач амар их тоо. Тэгээ их тоо амар их тоо зөө юм чи. Тэмүүтэ нэг өглөө манай эмээ хитрхийг тоглоод нэг компьютер ургаад авчихсан. Тэгэл миний YouTube-ийн карьер дэлгэрж ирээд босчих. Тэгэл хайцсан. Тэгэл мартагдаад би чинь нэг хэсэг сургууль мургуулаад төгсөөд ажил хийгээд YouTube руу орохгүйгээр 12 жил болсон. Тий, айгүй удцсан. Тэгээ байжгаад арай ажил хийгээд сургууль мургуулаад төгсөөд доктортой болоод өөрөө бисгий босгосон. Тэгээ өөрөө анхудаа бис яваад тэр үед чинь Лексорыг таньдаг байсан. Тэгээ хамгийн анх баг 2 жилийн өмнөх өвөл Мио, Лексор тэгээд бид хоми бид дөрөв ингээд бүдэлжээс байхгүй хамгийн анх ч одоо 2 жил өмнө л гэсэн. Тэгээд одоо 13 оноос хойш YouTube хийхгүй байжгаад тэгээ яг 2 жилийн өмнөөс яг буцаа орж байгаа байхгүй. Тэр чи яг тэр хүртэл сайн үзэгч байсан гэсэн үг. Хугацаанд тэр хүртэл сайн үзэгч байсан гэсэн үг. Тэгээ яг миний стримний заавал эхэлчихсэн. Тэгээ би чи стримээ болохоор тэр үед бол угаасаа контент хийхээс илүү стримийн дээр юм гэдэг ойлголттой болцоо. Тэгээд стримээ хийж эхлэв. Тэгээ тухайн үед бол нэг 5 үзэгчтэй л байдаг. 5 үзэлттэй заримдаа 3 4 гээл тэгэл ингийн пик дээр минийх ч одоо 70 хүн үзэлт бол надад бол галзуу солилтой санагддаг байсан чи. Пик тестээс юм мэддэм аа. Facebook дээр Minecraft-ийн стрим хийдэг багт нь үздэг байсан. Тэгээ Minecraft үздэг байжгаад ингээд стрим хийхэд нэрээ байж болох юм шүү. Тэгээд стэйс чи ер нь бол анх бараг Монголд стримийг айгуу гоё ойлгож өгсөн шүү дээ. Яг юм өөрийнхөө ингэж хийдэж шүү гэж заагаад байсан тий. Тэгэл хамгийн анх марафон дээр хийсэн. Тэгэл бас ийм вариантд байд юм байна. Тэгээд тэрнээс хойш ер нь жоохон стрим дуртаалцсан. Стрим үзэх дуртаалцсан. Тэгээ байжгаад 2 жилийн өмнө нэлээд тэгээ бараг жил гаруй зүгээр тоглоомны стрим хийдэг гэсэн. Аимшиг тоглоом тоглоно, GTA тоглоно, Counter Strike тоглоно. Жил гаруй стрим хийжгаад тэгээ би чи 11 сард нөгөө киноныхоо оффрыг аваад сандлыг аваад. Тэгээд тэр чинь 11 сараас кинонд тоглолцоод тэр. Тэмүүтээ за киногаа хийж байгаа юм чи дахиад нэг бүр яг дебют маягаар дахиад ингээд яагаад шинээр хийжгаад би ч одоо киноныхоо стрим хийж чадахгүй шүү дээ. Тэгээ стримийг хийх чадахгүй ингээд стрим хийхгүй байжгаад яг юу яхахта кино гарахтаа зэрэгцээд стрим хийсэн. Кэшарк, Лексор ингээд бид 3 тусдаа гарсан. Бас ингээд тусдаа бүтлээ тий. Тэгээд тэр үедээ яг за одоо яг грайндлнгээл кино лаунч хийгдэнгүүт шууд араас нь стрим хийж эхлэв шууд өөрөө үзээ. Тэгээ шууд Omi TV хийж эхлэв ангуудаа реакшн хийж эхлэв. Тэгээ шууд грайнд хийнгээл. Тэгээд ер нь бол 2 сар баг хүрээгүй хаа сар хагасны дотор 100,000 subscribers ирсэн. Сар хагасны дотор галзуу. Яг чинийх дээр нь төстэй байгаа. Чиний моментумтай төстэй байгаа. Одоогийн бол inspiration авдаг хүнээ бол одоо Kaizen надад болсон. Kaizen-ийг бол мэдэн штэ. Клипүүд нь бол байн гарч ирж байгаа.
бүжиглэл яагаад. Ингээл байж юм бол. Тийм тэгмэд би тэр үнээс зүгээр ингээд ойлгосон юм болохоор стрим гэдэг зүйл дангад тоглохыг бас хэлэхгүй юм байна. Энэ бол өөрөө ингээд creativity буюу одоо ингээд юу гэж хүмүүсийг ингээ өөдөхгүй гэсэн юм. Creativity яг нь бүтээлч байдлаар ингээд энэ стримийг авч өгч болдог гэдэг ийм юутай болж байгаа байхгүй юу. Сая Монголд болохоор одоо стрим гэдэг юм одоохондоо арай ойлгохгүй байгаа. Арай ойлгохгүй. Ерөөсөө нэг юм. Тийм. Гэтэ нөө iShow Suite Монгол ирснээс хойш монголчууд жоохон ойлгодог болсон. Тийм. Жоохон ойлгоод за энэ стример юм байна. Стример гэхээр одоо ингээд стример гэхээр чинь Lexor гэдэг эсвэл Mio юу гэж эсвэл Citizen гэж одоо арай өөр болсон. Одоо миний type чинь болохоор яг Монголд арай үзэгдээгүй type-уд байгаа шүү дээ. 24 цаг хийснэ бүжиглээл тэгснэ дундуур дуу муу гаргаал тэнгүүд ингэж бас хүмүүс нэг стрим гэдэг ингээд ойлголтыг өгж байгаа болоо гэж заримдаа өөрөө боддог. Тэгээд яг гоо одоо бид чиг YouTube аддикт хүмүүс байгаа шүү дээ. Одоо чи би YouTube амар үзэж байгаа шүү дээ. Тэнгүүд хэдүүлээ хангалттай ойлголттой болсон. Тэнгүүд би одоо энийг болохоор ингээд Монголд ингээд ойлголт болгоод байгууллагууд ойлгодог болоод эсвэл ингээд аудиенс нь ойлгодог болоод аав ээжнэр гэдэг одоо танаа аав ээжнэр ч юм ойлгодог болох хүртэл би ингээд хийхийн тулд бас ингээд нэлээд цаг орно, нэлээд ингээд хүч хөдөлмөр орно. Тэгмэл миний стрим ч өөр амар төвхтэй яригтэй шүү дээ. Нэг стрим хийхэд нэг трейлер гарч байгаа. Тэр трейлерыг чард амар олон ажиллаж байгаа. Трейлер чинь гэхэд яг нэг юм кино гарч байгаа юм шиг л бүр юм. Тэр чи би чи стример шүү дээ гэж бодож байгаа. За ер нь стримээ трейлертэй болгочаал трейлеруудынхаа концептыг тийм айгуу гоё болгочихъя гэдэг. Креатив болгочихъя гэдэг. За Operation W гэдэг 48 цагийн стрим кайхтай стрим байлаа гэж бодоход тэрний концепт ингээ мототой ийм гараж warehouse амар ихлээл. Тэмүүтээ яг ингээд лайв стрим нь бүр яг тийм мототоо орж ирээд тиймтэйг зүрхгүй. Тэгээ тэр нь айгуу nice тийм. Одоо бол миний стрим бол одоо жоо амралтын байдалтай байхгүй л 48 цаг унтахгүй. За гадуур байна. 24 цаг унтахгүй гадуур байна гэж өөрөө жоохон эрүүл мэндийн асуудалтай болоод эхэлчихэж байгаа. Тэгээд сүүлд одоо хамгийн сүүлд хийсэн Path of Passion гэдэг стримний араас жишээ амар халуураад өндөр халуураад одоо энэ бага юмнууд шүү дээ. Ийм тусал масал аваад ирсэн тийм. Тэгэл одоо энэ жил бол жоохон тоглоомны стримнүүд яагаад. Гэтэ улирал болгонд би барыг нэг амар том стримнүүд хийсэн болохоор нэг амар хүсэж байх юм байхгүй. Гэтэ яг ингээд лалгаар төр бодож байгаа юм даа. Одоо жишээ нь буу ороод ирвэл яг буу тайм хийвэл яг гэж юм бодсон. Нэг трейлертэй оруулах гэж юм уу. Тэгээ ингэж бодвол яг миний бол тийм бодлол хийж зогсохгүй юм л. Хайда өөрөөсөө бүр талхдаг шүү дээ. Тэгэл яг одоо чи өөрөө хийж байгаа юм дуртай байх юм бол ер нь бол өөрөө дандаа өөрийгөө дайс хүчлэхгүй байх хэрэгтэй. Ерөөсөө яг дуртай юм гэдэг гимний утга чинь эхлээд чи дуртай байхын тулд чи өөрөө дуртай юм хийхин тулд чи эхлээд дуртай байх хэрэгтэй тий. Дуртай байхын тулд чи нүдлэхгүй өөртөө зовлон болохгүй байх хэрэгтэй. Тэгээ яг хийгээд эхлэх процесстэй бол чи зовхсгүй яагаад бол чи дуртай юм яаж болох зовхгүй. Тэгэхээр одоо ер нь угаасаа YouTube-ийн яг YouTube дотроо стриминг эра гэдэг бүр яг эра нэхлээд байгаа байхгүй. Одоо ингээ 90 нэхэлж байгаа тий. YouTube хийгээд одоо YouTube болоход хүсэж байгаа хүүхд байгаа шүү дээ. Оролдож үзэн заяа. Тэр хүүхдүүд эхлээд мэднэ оролдож үзэн хичээн 1 жил 2 жил баг ингээд нүдэн тэгээд болохгүй байна гэд шантраа болно. Тэгмэд энийг үргэлжлүүлээд хийх нь зөв үү? Эсвэл би ингээд ажил төлөө хийгээд ингээд арай өөр сонирхолтой болох уу гэдгээс мэдэх ингээд хугацаа өөртөө гарах хэрэгтэй гэж юу н бодоод байгаа. Гэхдээ ер нь бол мэдэхгүй. Тэгэл яг хоо зарим би бол тэгж бодоод идэв. Зарим үед бол ингээд YouTube контент хийх ч юм уу, стрим хийх ч юм уу энд бол ингээд ямар нэгэн байдлаар аз гэдэг зүйл байгаад байгаа байхгүй. Чи одоо чи дуугаал хизээч төлөөгүй шүү дээ. Би өөрөө ч ингээд хизээч төлөвлөөгүй ингээд хичээж байгаа. За энэ дуу одоо болох ёстой бак гэж цацаагүй шүү дээ. Зүгээр л рандом ань хариулж явж байгаа л толгоонд буугаал. За энийг нэг гусчвал яадгийг өсрөөл нэг 100,000 үзүүл үзнэ гэвэл. Тэгсэн чи одоо тэгсэн чи сая 2 сая дотор 2 сая. Тэгэл subscribe чинь 160,000 төгрөг. Гэхдээ чинийх бол гоё. Чинийх бол шин. Ер нь бол чи бол юм сэдв, контентны сэдв гэж яриадах шаардлагагүй л ер нь байгаа шүү дээ. Юу гарч сэдв гэж болно чи. Хөдөөнөө байгаа тэмүүтэ тэрийгэ зүгээр хөдөөний хиймээ рүү ямар ч сэдвийг ингээд оруулж видео геймплей байсан чи ингээд арт талд нь ингээд гэрийнх нь авдар модор. Тэр л nice шүү дээ. Тэр бол амар сонирхолтой вив харагддаг байхгүй ер нь бол тэгж. Background зүгээр ингээд медаль зидал нэгцээ. Тэр сайн ч ингээд имэйлтэй гэсэн ингээд хан маань. Тэгээ ингээд тэнгүүд зурагт мурт ингэж жижиг байж байгаа шүү дээ. Хүмүүс яг намайг ингээ богино хугацаанд ингээ хүрсэн одоо хийх зангаа их зантай боллоо бие тоолоо гэд яриад байгаа боловч яг үндэ би бол хэвэндээ л байгаа яг анх эхэлж исэн лавга хэвэндээ байгаа зүгээр даагч ихссэн ихсгээр хариуцлага ихсэж байгаа. Хариуцлага ихсэж байгаа болохоор би өөрөө заавал чанараа ихсэхийн тулд ямар нэгэн байдлаар арай өөр зүйл туршиж үзэн те
бичлэгнийхаа камер солих ч юм уу тиймэрхүү юмруу туршиж заавал үзэх ёстой. Тэгэхгүй бол яг хэвэндээ байснараа байгаа гэвэл ямар ч тийм өөрчлөлт гарахгүй өөрөө ч glow up хийх боломж байхгүй болчихж байгаа. Гоё байна. Тэ. Одоо амар дараа хүнд ингээд хараалгуулж байвал хэрвээ ямар нэгэн байдлаар доромжлуулж явж юм хийж гинэ гэсэн үг байхгүй. Тэгээ ямар нэгэн attention. Тэгээ ер нь бол ямар нэгэн attention авцсан байна чи. Авцсан болоод чамаа хүнд доромжлоод байна гэсэн үг байхгүй. А тэгээд тэрнээс нь ингээд тэрийг одоо ингээд өдөөгөл те өөдөөс нь сүрж ирэлдэх юм бол тэгэл тэр чинь бол улан дэврэл. Яг нөгөө нэг батг болгоныг шахаад байвал чинь сорь болж үлдэнэ гэдэг шиг байхгүй. Одоо нэг хейтер хүн нэг хейт хийж байгаа хүнийг ингээд доор нь reply хийж байгаа төрүүлээ ирэлдээд байлаа гэж бодоход чинь ингээд жинийг батгаж шатчих шүү дээ. Тийм тэнгууд ингээд чинь ингээд сорь болж үлдэх гэдэг шүү дээ. Сорь болж ингээд чинь чиний одоо хийж байгаа юм чинь хийж байгаа одоо тэр дуртай байгаа байдал чинь нөлөөлж гэнэ гэсэн үг байхгүй. Тэр ерөөсөө муулж байгаа тохиолдолд бол тэрийг чамаа хүмүүс үдчин чамаа хүмүүс анхааралтай авцсан байна гэсэн үг. Тэгээд чамд юу хийж чинь заах гэдэг нэг гэдэг чинь чи ингээд цаашаа юм хийх гээд байгааг чи мэдээд байгаа болохоор тэр хүмүүс чамд цаашаа заагаад байна гэсэн үг байхгүй. Тийм учраас хэрвээ чи ихлүүлж байгаа бол битгий зоогс тэгэл болоо. Дуртай юм аяг чи ерөөсөө угаасаа чухал юм тэр штэ. Чи дуртай юм аягийн хүмүүс чамаа угаасаа муулах ёстой. Одоо чинь би дуу хэлээ гэж бодож байгаа. Би одоо чинь дуу ч мууч рэпер биш штэ. Тэрсэн юмараа ингээд жоохон дуу муу штэ. Одоо ингээд сайн сүүл гаргасан дуу муу гэл. Тэнгүүд чинь одоо наатаа ихлүүлсэн юм болоорой. Хий юм бэ гэхдээ тэгэж хэлж байл чи яг хий юм бэ бро яг чи тэг яг хий юм бэ. Одоо наатаа бол дуртай юм аяг ч бол зүгээр хий. Хүмүүс угаасаа хейт комент ч устгаж болдсон шүү дээ. Тэглээд дараа л устгаж. Тэр хүн чинь чам тэгж комент бичснээс санахгүй заяа. Яг үндэ. Чи харин тэр ингээд нэг өдөр, хоёр өдөр, гурван өдөр бодоод тах юм бол наача ингээд чи сэтгэл зүйд ялагдсан байгаа шүү дээ. Тийм учраас чи зүгээр тэр хейт комментийг устгаад зүгээр хай. Хейтлчих заяа. Амар доромжлох заяа. Заримдаа чамд ер нь бол маркетинг болж байгаа байхгүй. Заримдаа ингээд тэр хүн муулахтаа бүр ингээд амар чам үзээ ядаад бүр ингээд өөрийнхөө инстаграмын сторид эсвэл постн дээр хийгээд чамайг шеэрлж жагаад муулж явал чамайг маркетинг хийж өгөөд нь шүү дээ. Чамайг асуугаагүй байх чинь чамайг шеэрлж өгөөд энэ хүмүүс үзээрэй гэд хэлээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсөө ямар ч хамаахгүй чи хэрвээ YouTube-ийг эхлэмээр байгаа бол эсвэл арай өөр эсвэл те зураач болмоор бол дууч болмоор бол эсвэл ямар нэгэн гоё бичлэг контент хийдэг ийм гоё креатив контент хийдэг хүн болмоор байгаа зүгээр эхлүүлчих. Зүгээр л эхлүүл уцаараа чамаагүй. Тэ уцаараа чинь CapCut-аар ингээ эдитлээд нэг гоё юм гаруул гарах боломжтой. Зөндөө туториал YouTube дээр нь байгаад байгаа шүү дээ. Эсвэл хувцсны брэнд эхлүүлмээр болж хувцсны брэндэд аль хэзээ хийгээд загварыг гаргаад зураад ихэл тэгээд тэгжээдэл чинь чамайг боломж олдно. Тэгээд хамгийн чухал нь ер нь хүмүүстэй танилцах байдаг. Энэ хийж байгаа ажил юм бол нэг дэлгүүр нэг гэдэг байгаа. Хувцсны дэлгүүр нэг гэж. Тэр нь юм passion гэдэг нэртэй бас. Passion гэж ер нь бол дуртай юм их хийхийг хэлээд байгаа юм л та. Тэгээд дуртай юм аа. Гэхдээ ингээд миний хувцснууд л дандаа юм харцгаа. Дандаа юм харцгаа. Тэгээд дизайнууд нэрээ өөрөөр. Гэхдээ дандаа юм харцгаа хувцснууд. Зүгээр цамцгаа. Дөнгөн бол цагаар. Тэгэл нэг юм хүүдий гарч байгаа, малгай гарч байгаа, цамц гарч байгаа. Цамц нь болохоор юм хүүдий биш зүгээр юм гоё урт цамц. Тэгээ бодолх гарч байгаа, шорт гарч байгаа. Тэгээд одоо тэрэн дээр арай ажиллаж байгаа. Одоо л арай л broke. Яг би бол одоо чинь хараа ажил амар хийдэг хэвээр. Оюутан бахта би чинь барилга дээр ажилладаг байсан. Тэгвэл малын дижил бэлддэг юм бирээстэй өвсөн шүү дээ. Хүнд ч бас л. Яа, наадтай ажил. Би хоёр ажил хийгээд. Намар бол тэгэл ингээл. Бирээстэй тэрийг хийгээд нуруу бүр амар өгдөө. Тэгээд гарныхаа ийшээ ингэж нөө бирээснүүдэд зоос ургаад. Гар ингэж ярагдаад. Бэйли мэлитэй яасан ч гэсэн ингэдэг шүү дээ. Шууд зүсдэг шүү дээ. Тэгэл аваад тэр чинь давуулна гэдэг чинь амар хүнд шүү дээ. Давуул боломжгүй. Тэнгүүтээ би чинь барилга дээр ажиллаж байхдаа хадаас нэргшигч нэг хөлөө төмөрний ороо оруулаад бас нэг сүрэг. Барилга дээр юу аягүй сайн ажилладаг байсан. Барилга дээр ажиллал, барилгын цэвэрлэгийн ажил амар сайн хийдэг. Тэр навагч одоо хүмүүс амар гоё ингэ шамтарч байгаа л ингээл гоё компьютертэй болол ингээл явцаа. Гүү яг өндөө би чигээр амар хим хийдэг ус. Зөөгч хийдэг байсан. Зөөгч хийж байхдаа цалингаа мөрөөлээд 4-5 сар ажиллаад цалин баг сарын 300 сая төгрөг мөр гэж одоо хэцүү байна л тэ. Тэгээ зөөгч хийдэг байсан. Тэнгүүтээ дараа нь юу ч хийдэг амар олон сар ажилладаг байсан бич. Гүү сургуулаа төгсөж жижиг вебсайт ажилд орж ирсэн. Маркетинг менежер. Тэгээд тэнд нэг 3 сар ажиллаад говьд 2 жил ажиллаад. Тэгээд говьосоо би чинь институтнуудынхаа хөрөнгөө босгоод ажиллаас гарч ирсэн. Тэнгүүт чи одоо ингээ ажил хийгээд эхлэв. Ажил хий гэж би бол ажил хийхгүй бай гэж хэлэхгүй. Ер нь бол ажил хийгээд тэгэхээр чи амар олон хүмүүс таньдаг болно. Амар олон хийж чаддаг юмтай болно. Бас дээрс юм яаж ажиллахыг мэддэг болно. Хөдөлмөрлөж эхлэв. Хөдөлмөрлөж эхэлж байгаа. Дахийнхаа зэрэгтэй өөрөө юм сурч байгаа. Би өстэй энэ компани яасан хийсэн гэхгүйгээр юм сурхаа бодоод сурж байгаа тийм. Би одоо жишээ нь тэнд ороод зураг авалт яаж авдгийг мэддэг болсон. Тэгээ зураг авалт модельүүд яаж авдгийг мэддэг болсон. Зураг хувцас яаж хийгдгийг мэддэг болж байгаа. Тэгэл тэнгуүтээ бид говьос
гараад стрим хийж эхлээд трейлерээ хийхдээ яг тэр мэдлэг надад хэрэг болж байгаа байхгүй тий. Трейлер ихтэй за энэ ингэж болдог. За түлхлээд гэрлийн тавьчих. Дараа нь дууга саундаа ингэж авъя. Ингэж орой. Ийм хүн эрэхтэй тий. Наач мейкап нь ийм хүн байдیں۔ Стайл hair stylist нь ийм хүн байдаг. Ингээд мэддэг болчихгоо амар амарлчих. Тэр чинь ингээд зүг зүгээр яж би гинт за ястаа нэг продакшн хөрсөлж байгаа хийж юм чи гэж юунод бодох шүү дээ. Бүгдийг анханаас нь ингээд төлөвлөөд за энэ хүн ял хэрэгтэй. Энэ хүн бол яг за энэ зураг авалтнаар хэрэггүй юм байна. Тэгээ энэ хүнийг одоо ингээд жүжигчнэр авчи энэ эмхтэй гоё царайлаг юм байна гэдэг юм дээ. Концепт ингээ гарч чигээл яг тэгдэг юм. Би ч ер нь бол юм угаасаа хийж сурах хэрэгтэй. Энийг бол яг хүн алдаанасаа суралцдаг учраас би чинь инфлюенсер гэсэн үг биш. Энэ юу байгалаас ингээ хүн угаасаа. Чи одоо чинь би маусаа ингэж энд ингэж тоглодог байж байгаа. Ингээ унааж за энэ тавил би угаасаа унгаагаад тийм байд гэж жоохон урагшлуулаа. Common sense тий. Хөөе чи алдаанасаа суралцсан алдаж суур. Тэр гэдэг шаардлага байхгүй гэсэн. За энэ гэрэл байна. Энэ гэрэл болохоор ингээ миний хамгийн анхны стрим дээр ингээ тавьчихсан LED light. Ялгаар ингээ төсөөлөр юм бэлэг. Ийм юм биш тий. Энэ болохоор юугийн. Энэ болохоор манай нэг одоо миний энэ хувцснуудыг яг хийдэг залуу бэлэг бас бэлэг. Гэтэ энэ юугийн би бүр баг хахад амар цуглуулдаг биш. Энэ болохоор ингээ Монголын хуучин тамирчин Атгай ахын бэлэг. Айлд зүгээр амар юм байна тий. Саторо Гожогийн амар юм өгсөн. Бас манай үзэгч бэлэг үүжсэн энэ кино гэсэн. Тэгээ өөрөө эвлэс ахгүй. Эвлэсэн байна. Нэр үзэгчнэр өгсөн юмнууд амар хөргөд. Энэ болохоор одоо нөгөө Korean Dance Operation гэдэг энэ World Dance Festival гэдэг дэлхийн бүжгийн фестивалаас авсан. Хүрэл медаль байна. Кастер гэдэг. Энэ бас Монголын accessтэй юм юу байна. Celebrity. Энэ болохоор celebrity гэдэг нэг юм юу байна. Манай найзууд тахгүй. Эднээс болохоор ингээ юу заяа. Бүгд жита тоглодог. Тэгээд тоглоом дээрээ танилцаад анх удаа ингээд уулзчаад авахулсан зэрэг байна. Тэг авахулсан зэрэг байна. Эвгүй жоохон цол ирмүүд байна. Энэ ингээд ийсэр нэг юм ялагч малах. За энд бол ингээд их юм байна. Йоо. За энд бол ингээд манай үзэгчнэрийн хүчээсэн бэлэгнүүд байна ингээд. Нийс ингээд бэлэгнүүд байна. Яг уншдаг номнууд бэлэгнүүд фан мейлинг дээшлүүлэх юм бол бас манай үзэгчнэрийн хүссэн бэлэгнүүд байна. Одоо энэ хайрцагтай бэлэгнүүд байна. Манайхан та нар надад нэг бэлэг үйлээлээч. Амар том вейп байна. Вейп. Ийм амар том вейп. Шумнэр маягийн юм. Энэ авсан. Аалж юм. Энэ 100к silver play button юу байна? Энэ жижиг нь болохоор анх намайг 3000 сабтай байхад манай үзэгч Occult Toku 2 гэдэг энэ бэлгэнд өгчээсэн. Silver play button-тай болоор. Юу энэ микний хайрцаг марцаг. Тэмүүтэй silver play button-ы хайрцаг. Ууртай муу гэж. Гарахтаа авч явдаг юм уу гэх юм. Энэ Kaizenat-ийн мерч нь шүү дээ. Бандаа цуглуулад байдаг. Энд дээр ингээд дараалал нь ингээд өөрсдөө байна. Ийм л юм даа. Гэт манай живүүгийн 905 морил. За тэгэхээр ямар тач ингээ өнөөдөр стример живүүхэнд ирлээ. Тэгээд гэртээ танилцлаа. Стрим хийдэгтэй багсаг танилцаж ойр зуурын хов бацлаа. Ямар тач ингээ бичлэгний төгсгөлд ингээд энэ бичлэгийг үзэж байгаа хүүхдүүд тандаж яг нэг юм гоё мессеж хүргүүл. Одоо энийг үзэж байгаа хүүхд залуучууд хандаж хэлэхэд ээж аваахаа үгэнд эхлээд бол ер нь орох хэрэгтэй. Хүмүүжлэлтэй байгаарай. Яг хаач юу ч хийсэн хамгийн хэрэгтэй юм бол хүмүүжлэлээдэг. Хүмүүжлэлтэй хүн амар ялгарч харагддаг. Тэгээд тэмүүт дараа нь хамтарч ажиллах эсвэл юм хийж эхлэхдээ хүртэл хүмүүжлэлтэй хүүхдүүдийг ер нь төрүүл сонгодог ч юм уу те. Эсвэл амар анзаардаг, ялгагддаг. Тэгээд дараа нь юу ч хийсэн яг энэ хүмүүс бол яг ингээд шгшээ гараад ирдэг учраас хүмүүжлэлтэй байгаарай. Амар хүмүүжлэлтэй байгаарай. Тэгээд зөв хандлагатай, тэгээд тууштай. Тэгээд хамгийн гол нь дуртай юм аягаар гэжлээ. Тэгээд яг саяны хэлсэн юмнуудыг ингээд нийлүүлээд ийм өөрийгөө бий болгочих юм бол өөрийгөө ингээд чи одоо л өөрийгөө ингээд барьж байгаа шүү дээ, тэ? Барилах шиг ингээд тоосгор чи ингээд өөрийгөө бол бий болгож байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан чи яг ингээд өөрийгөө хүмүүжлэлтэй, тууштай, зоригтой, тэ дуртай юм хийдэг. Ийм болгоод ингээд ингээ гаргаад ирвэл чи ингээд амар төгсөн гараад байна. Тийм учраас саяны хэлсэн зүйлсүүдийг ерөөсө битгий мартаарай. Тэгээд дуртай юм хийгээд ингээд цаашаа сайхан амьдрах, аз жаргалтай амьдрах төслөөдлөө өөрөө бүрдүүлээрэй гэж хэлээ та. Тэг чи юу байла. Тэг хамгийн гол нь зөндөө алдна. Яг сайн шиг common sense зөндөө алдна. Тэг алдаанаас үн сурна. За тэгээд энэ удаагийн маань бичлэг энэ хүрээ дууслаа. Бичлэгээ дуустал нь хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр ямар нэг YouTube-тэй уулзчих магадгүй, уулзахгүй ч гэж магадгүй зүгээр энгийн бичлэгүүд орж магадгүй мэдэхгүй.
Ямар ч тач тэгээ дараагийн бичлэгүүдээр уулзцгаая. Subscribe-аарай.